хуулийн төслийг дэмжиж байгаамаа. Хил дамнасан чөлөөт бүсгсэн энэ нэр томьёоллоо сольж эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болгон ингэж өөрчилж байгаа нь бас чухал шаардлагатай. Гэхдээ яаралтай хийх асуудлын нэгэ гэдэгтээ бол санал нэг байна. Тэгээд сая шадар сайдын хариултнаас ер нь нэлээд гол мэдээлэлүүд авчлаа л да. Би бол энэ чөлөөт бүсийг зөвхөн нэг үйл ажиллагааны явц хүрээнд зөвхөн нэг одоо бүс гэдэг хэлбэрээрээ тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа хийн гэхээсээ илүүтэйгээр энэ технологийн парк, дижитал бүс гээд салбар болон чиглэлийнх нь хүрээнд бүс нутгийнх нь хэмжээнд бас нэлээд олон том бодлогын ажлуудыг бас системдгээр хийж энэ асуудалд бас илүү нээлттэй өргөн хэлбэрээр өргөн агуулгаар асуудал хандах нь зөвөө гэдэгтээ бол санал нэг байгаа. Одоо тухайлбал 5 толгой дээр нүүрс хэмийн технологийн парк байгуулахаар болж байна. Тэгэхээр юу вэ гэхээр би бол энэ гашуун сухад болон шивээ өрн хөлийн бомбт бол эрээний дараа бас одоо дараа хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээр дээр асуудал болж яригдах чөлөөт бүсийн энэ одоо бэлтгэл ажлыг бүрэн хангаж байгаа юм хоёр хөлийн бомбт мөнөөсөө мөн гэдэгтээ бол тав хүн бас санал нээх хахаа гэж ингэж бодож байгаа. Тэгээ бид бол юу вэ гэхээр одоо анхан шатны түүхийн нүүрс бол түүхийгээр гарч байна. Зэсийн баяжмал гашуун сухатаар гарч байна. Эдгээрийг бид нэмэн үртэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ боломжтой. Тэгээд бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлал, худалдаа, бизнес эрхлэх энэ боломжийн хүрээнд эдгээр боломжуудыг олгосон хууль эрхцэн орчны энэ шинжилгээ өөрчлөлтийг хийгээд энэ одоо нүүрс экспортод гарч байгаа энэ хөлийн бомбуудаа бид чөлөөт худалдааны бүс болгож иж тухайн аймаг орон нутагт амьдарч байгаа ард иргэдийн ахуй амьдралд шаардлагатай эдийн засгийн хамтын үр ашигтай, хамтын ажиллагаатай, тэгш хөгжлийн юм оролцоотой энэ бодлогын асуудлыг бид бас хийж хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг энэ асуудлыг санал болгож хэлж байгаа. Тэгэхээр асуулт юу вэ гэхээр ер нь цаашлаад энэ гашуун сухад хөлийн бомб, шивээ өрн хөлийн бомбуудын энэ асуудлуудыг одоо энэ эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс болгохын хүрээнд манай Монгол Улсын засгийн газар ямар бодлого баримталж байгаа вэ гэсэн юм асуулт байна. За ер нь бол ингээд хараад байхад бол худалдаа арилжааг бол цахим хэлбэрээр, онлайн хэлбэрээр ямар ч хэлбэрээр хийх боломжууд байж байна. Дижитал хэлбэрээр. Тэгэхээр бид нэр энд тулгуурлаад ер нь бол одоо түүхийгээр нь гэхээсээ илүүтэй түүхийн эдийн хэлэлцээр тэнд гарын үсэг зурах, гэрээ хэлцлийн худалдаа хийх гэх мэтлэн эдийн засгийн шин арга хэлбэрүүд бас арга хэрэгслүүд маш хэмжээгээр хөгжиж байна Монгол улсад. Эдгээр асуудлыг бас хуульчилж өгөх, эдгээр асуудалд анхаарлаа хандуулах, энийг бас энэ хууль эрхцэн орчинд нь тусгаж өгөх нь бас бидний энэ одоо хууль эрхцэн орчны хамгийн давуу том бодлогын асуудал болов уу гэж ингэж бодож байна. Тэгээ энэ дээр бас ямар байр суурьтай байгаа вэ гэсэн асуултыг асууя. Энх төвшин сайд асуултанд хариулна. За амар зэг гишүүн хоёр дахь асуулт нь бол баг одоо өөрөө байр суурьаа илэрхийлжлээ да. Тэн дээр бол би санал нэг байна. Хамгийн гол нь тэр гашуун сухайт шивээ хүрэн дээр ахаад чөлөө төс байгуулах нөхцөл бүрдэгдсэн байгаа. Тэрэн дээр засгийн газрын бодлого байр суурь ямар байна вэ гэдгийг асууж байна. Тэгэхээр одоо энэ чөлөө төс байгуулъя гэд бараг 30-аад жилийн өмнө ланхны баримт бичих гарсан. Тэгээ тэр маань одоо өнөөдрийн хурал хүртэл ийм л их бэрхшээлтэй замыг л туулж явна да. Тийм учраас энэ замын үүдийнхэн чөлөө төсийн асуудлыг одоо ингээд нэлээд сайн явчихж байгаа юм, дид үтсийг хийдсэн юм. Энийг нэг эхлээд одоо нэг байгуулад ингээд үйл ажиллагааг харъя гэсэн юм байр суурьтай байна. Тэгхгүйгээр энэ одоо урд нь байгуулагдсан 3 бүс зарлжгаа тэрийг алийн чийлгүүгээр ахаад шивээ хүрэн дээр ч гэдэг юм уу гашуун сухатаар чөлөө төс байгуулна гэх юм бол энэ урд нь одоо ярьдсан юм хийхгүйгээр явах боломж одоо муу л байгаа юм. Тийм учраас ер нь аль бол болж игэл энэ үнэхээр үр дүнтэй ажил байна гэдэг нь ингээд амьдрал дээр харагдаад нотлогдсны дараа бол олон болгох нь бол зөвөө. Бид нар бас энэ Хятад Казахстаны хооронд байгуулсан хоргосын эдийн засгийн чөлөө төсийг очиж үзсэн. Тэр одоо энэ яаж үйл ажиллагаа явуулдаг юм байна гэдэг. Тэгэхэд бол үнэхээр тэр бол эдийн засагт аль аль талдаа үнэхээр ач холбогдолтой ийм одоо бүс байна гэдгийг бол бид нар олж харсан. Бас бид нар зүгээр ингээд нэг цаасан дээр ажилласан юм бишээ. Яг байгуулсан тэр чөлөө төс дээр очиж үзсэн юм байгаа. Тийм учраас эхлээд энэ нэг замын үдийнхэн чөлөө төсийг энийг нээгээд ашиглаад ашиглалтанд оруулаад ингээд явъя. Энийг харж иж шинэ бүс байгуулахыгаа дараа нь шийдъя гэсэн ийм л байр суурьтай байгаа. За Мурат гишүүн асуулт асууна.